За сайн байцгаана уу? Сайн багшаа, сайн байна уу? За сурч. За багш. Та бүхний өнөөдөр 3 багт хуваасан байгаа. За 3 баг эдгээр дүрсүүдээр багуудыг нэрлсэн байгаа. За ямар дүрсүүдээр нөхдөд самарлаа да? Опера. За эхнийх нь опера баг байна. За опера баг нь номер 1 баг. За дараагийн дүрс нь Mozilla Firefox. За Mozilla Firefox нь алтан гэрлийн баг. За Safari гэж юм тийм ээ. За Safari нь мижид дөрж юм баг. За эдгээр 3 дүрсийг ажиглаа. Яг ямар утгаар энэ дүрсүүдийг хүрсэн бэ? Юуны дүрснүүд вэ наад нь? Интернет хүчтэй. Оо, интернет хүччүүдийн нэрсээр нэрсэн байна. За энэ 3 хүччүүд юм уу? Үгүй өөр ямар хүччүүд вэ? Google Chrome. Google Chrome байна. За өөр бүр хамгийн анхны нөгөө ийм хэсэгтэй интернет Explorer гэсэн хүчтэй байж болж байна тийм ээ. За нэгдүгээр хоёрдугаар багш нь хичээл дунд та бүхэнд оноо өгч явнаа. Оноо өгөх нь дүрсээр өгнө. За энэ дүрсээр бүгд хичээлийн сүүлд ямар нэгэн үг бүтээн. Ямар ч үг бүтэж магадгүй. Зэрэгээр LibreOffice сэтгэлгээ ашиглаад ямар нэгэн үг бүтээх юм байна. Ойлгоцгоосноо. За самбарлуу бүгдийг анхаарлаа хандуулъя. За баг бүрт багш нь нэг лаптоп, нэг десктоп өгсөн байна. За лаптоп дээр 2 сурагч, десктоп дээр 2 сурагч ажиллаж байгаа. Ингээд нэг баг мөртлөө дотроо бас 2 хэсэгт хуваалцсан байгаа шүү. За тэрийг анхааралтай. За багшийн самбарлуу нэг шиг анхаартай. За энэ юу вэ? Далай. За загснууд байна. Далай дотор асар болон бидний мэдхгүй хүртэл загснууд байдаг шүү дээ. Тийм үү? За багш нь өнөөдөр хичээлээ загасчилцгаа гэдэг юм шүү дээ. Гарч ирсэн байна. За бүгдээ зэвчтэй тэмдэглээд аваа. Загасчилцгаа. Ямар учраас мэдээлэл зөвчил юм гарчигтай байгаа юм бол бодоод үзээрэй. Загасчилцгаа гэсэн гарчиг. За тэгсэн багш нь өнөөдөр энэ далайг Google-тэй зүйлээ. Google гэж бодъё. Тэгвэл энэ дотор байгаа энэ олон загснууд юу асуулж Мэдээлэл. Тэр олон мэдээллүүд орж тахна тий. За би тэгвэл яг өөртөө хэрэгтэй загсаа барих юм бол надад ямар мэдлэг хэрэгтэй бол? Загас ярих. Загсаа барих одоо өөр яаж эзэмших үү тий. Ийм мэдлэг хэрэгтэй болох нь. Тэгвэл түүнтэй адилаар Google-с мэдээлэл хараад ямар мэдлэг хэрэгтэй болов? Мэдээлэл амжилттай. Зөв оновчтой байх гэж байна тий. Тэгвэл өнөөдрийн бидний энэ загсчилцаа гэдэг сэдвний ямар сэдв байж болох юм бол? Google-с оновчтой хийх байж болох юм тийм ээ. За тэгвэл өмнөх хичээлээ бүгдээрээ эргээ саная. Бид нар өмнөх хичээлдээ за энэ бүгдээрээ хараарай. Зурган дээр өөрсдийнхөө үсийг оруулсан тийм ээ. За тэгээд багш нэг санаа үлдээсэн байгаа. Ямар санаа гэртээ олоод ирээ гэж хэллээ. Өөрсдийнхөө оруулах ямар нэгэн тийм сайт байна уу, аппликейшн байна уу? Олоод ирээ гэсэн шүү дээ. Олсноо. За ямар сайт болов? За .com гэсэн сайт болсон байна тийм. За энийг олоход хэцүү хөндлөлттэй байсан уу? Амхан байсан уу? Юу хэцүү байсан? Олдохгүйсэн. За тий яаж болов? Мэдээд орж болж гисэн. Мэдээд дэрч яаж болов? Google-с 2 өдөр хайсан. Хайсан уу? За хагаад хөндлөлттэй юм байв уу? Бэс. Юу хөндлөлттэй вэ? Нөгөө холбоогүй байхгүй тэгээ. За юу жижиг нь Тэгээ юу л хэлэхгүй байсан юм ба шүү дээ, тийм ээ. За тэгээ мэдээд дэрч олчжээ. Олоход хэцүү байсан байна. Гэхдээ олцсон нь 2 3 өдөр хаад. За та бүхэн тэгвэл тэр мэдээд дэрч олсныг нь эргүүлээ сонирхож үзв үү? За ямар сайтд байд юм бэ гээд үзсэн байна тий. За тэгвэл бүгдээр одоо хийгээч. За ямар сайт руу орно гэж өгдөө дээ? Jibjab.com. За мэдээд дэрч олж ирсэн учраас мэдээд дэрч багш нэг үнэлгээ өглөө. Жижигэрчд багш нь өглөө. За хийгээд үзье багш нь харъя. За энд өөрийнхөө юуг оруулт юм бэ тийм ээ? Зургийг оруулт юм байна. Өөрийнхөө зургийг оруулаад бичлэг хийх нэ дээ. За тэнд хэлж явах шиг байна. За энд яаж юм? За 3 минут шүү. Сайн хийж хэлбэ. Миштэй юм. Нийт ч жоо. За.
За өөрсдийнхөө селфиг тэгээ бэлтгэсэн юм байна. Болчлаа гэж. За тэнд болцсон байна. Болчлаа гэж. За спорт багийн болсон шүү. Шамана. Манай За Mozilla Firefox. There's a marvelous with miraculous power. За тэгвэл скриншот хийгээ хэвлээрээ. Десктоп дээр сууж байгаа хүмүүс. Десктоп дээр сууж байгаа хүмүүс скриншот хийгээд хэвлээрээ. За энд болчих. За скриншот гэж хийж хэвлэхдээ бага дээр нь нэрийг тавина шүү хүмүүстээ. Багийнхаа нэрийг дээр нь тавиарай. За тэнд мөг хэлгүү. Шаманах нэрийн тавилгүй Гаргачихваа. За энд яасан мөн гэж. За энд Mozilla Firefox баг хийсэн шүү дээ. Mozilla Firefox баг хийсэн шүү. Mozilla Firefox баг хийсэн шүү. За энэ болчихно. За энэ болчихно. За. Хоёр хоёлаа бас очиж багш нь үлгээг нүглөө. Багтааны хэлээрээ. За Mozilla Firefox багтааны нүглөө. Сайн баг вэ. За сарай багт болж байна. За опера баг 30 секунд үлдсэн шүү. Опера баг 30 секунд үлдлээ. За хийх. За бид нар энэ ямар мэдлэгээ цэцгэж байна? Юу давчих вэ? Оо, зураг бичлэгт оруулах чадвараа бацдагчлаа. Энэ бидний мэддэг зүйл. За англиар юу гэж юм? No буюу мэддэг зүйл ахнаар. Now болчвол одоо олчих хөхтүүд ээ. No буюу мэддэг зүйл ахнаар. За тэгвэл өнөөдрийн хичээлийн ерөн зорилго юу болох бол та нар мэдчихүүлээд байна. Google-ээс хамаартай систем мэдээ. Оо бид нар тэгэхээр оновчтой айлхал хэцүү байсан чинь тэрийг л өнөөдөр шийдвэрлэх гэдэг тийм ээ. Заавал дэвтэр тэмдэглээд аваарай. Өнөөдрийн хичээлийн гол зорилго маань Google-ээс оновчтой айлхал сурах юм байна. Google-ээс оновчтой айлхал сурах хичээлтэй байна. Хичээлийн зорилго баг нэ. За тэгвэл багш нь өнөөдрийн хичээлийн зорилтоо төвшүүлье. За өнөөдрийн хичээлээр бид нар тэмдэг башигч мэдээлэл, хайц сурна. За өөр юу сурна? Мэдээлэл хайц сурах нь өөр жигээр хэмдэг арга сурах нь тийм ээ. За тэгвэл тэмдэг дээр харин штэ. Ямар тэмдэгтэй юм бэ? Нэмийг тэмдэг гэж юм юу вэ? Оо за болж байна. Нэмийг цаасаа үржих хуу. Цаасаа гих зэрэг тэмдэгтүүд байдаг тийм үү? За тэгвэл өнөөдөр бид нар тэр тэмдэгтүүдээс алийг нь яаж оновчтой ашиглах нь вэ? Эсвэл ямар үг оновчтойгоор хайж ашиглах нь вэ? Өнөөдрийн хичээлээр үзэх нь. За тэгвэл самбарлуу нэг анхаарлаа хандуулъя. Google. За энэ юу вэ? Google-ийн интерфейс юм. За хардаа ямар хөө юм? За энгийн байна уу? Цулгаа цагаан юм байна тий. Яа ингэж хийсэн юм болоо? Ачаалахгүй. За ачаал дэлэхгүй гэдэг юм хийсэн гэж байна тий. Өөр яасан мэж болохоор их мэдээлэлээр их мөрөнд дэлгэн мөн их мэдээлэл авах аваад байж. ингээд зөвхөн хийсэн. За тэгсэн чи уг нууц нь анх Google-ийг зохион бүтээх санаа гаргасан хүмүүс маань програмчлал хийлдэг муу байсан юм. Тэгээ ийм интерфейс хийж чадах төвшний байж л тий. За тэгээд зогсохгүй Google гэдэг нь Google гэдэг нэртэйгээр анх болон байгуулсан юм. Google гэдэг нь нэгэн ард тасралтгүй тэг.
тийм их аривжиг, баяжиг гэсэн утгатай үг юм байна. А гэтэл хамгийн анхныхаа гэрээ хэлтэй чекэн дээр Google хийсэн. Тэрнээс хойш Google хэлний нэртэй болсон бахны. За интерфейсийн тал дээр сонирхолтой юм бахны. За тэгвэл одоо тэмдэгт рүүгээ бүгдээр арай. Заавал байх ёстой тэмдэгт. Эсвэл ямар нэгэн юм руу нэмж оруулъя. Нэмэх тэмдэг. Гэсэн утга байвал нэмэх тэмдэг гэж болж байна тий. За энийг багш нь за яаж яг ашиглахыг харуулъя. За Harry Potter гээд Google-с хайлт хийхэд энэ илэрч гарч ирсэн байна. За тэгвэл зөвхөн олон ангитай шүү дээ тий. Зөвхөн нэг ангийн сонгоод илэрцийг хай гэвэл Harry Potter нэмэх 3 гэж хажуулах нь. Дөнгөж 3-аар. За ангингууд 3 дахь анги гарч ирэх нь шүү. За тэгвэл тэмдэглэхэд ав. Яг байх ёстой гэсэн хэсгийн урд нэмэх тэмдэглэлийг тавьж болох нь. Нэмэх тэмдэглэлийг тавьж болох нэ. Нэмэх тэмдэглэлийг тавьж болох. За эргээс амарлага хараарай. За тэгвэл ямар нэгэн цэгийн оронд ямар тоо байх вэ жишээний бага ангийн сурагчдэр байдаг та. Цэгийн оронд од дөрвөлчин байж байгаа шүү дээ. За тэгвэл цэгийн оронд нөхөхийг одоор илэрхийлэх нь. За илэрхийлэхдээ за багшны энэ хэл зүгний ах нь яагаад дүн сонсдог гэдэг үлээгээд мартчих гэж үзье. За тэгвэл ах нь гээд од тавиад дүн сонсдог гээд Google-с харчих. За хайсан илэрцгийг харъя л та. За юу гэж дүн сонсдог гэсэн нөгөө хэлсэн юм аа гүцээ гаргаад ирлээ шүү дээ. За тэгвэл тэмдэглээд аваарай. Мартсан үгээ бол од тэмдэгээр мартсан үгээ тэмдэглээд хайчих болох юм байна. Тэмдэгээр мартсан үгээ тэмдэглээд хайчих болох юм. За тэрний дараа за ба гэсэн холбоос ба ямар тэмдэгтэй вүлээ? Тэмдэгтэй гэх тийм ээ. За энэ тэмдэгт мөн үү? Мөн. За энэ тэмдэгтэй гэх юм. За энэ болохоор ба гэсэн холбоосыг илэрхийлж байна. За энэ болохоор юу гэж хайх чинь бүгдээ хавтаа? Гүр аригчаа Женебеко хоёрын мэдээллийг хайх гээд байна гэж ойлгож болох юм байна. За тэгвэл хэлбэл бүгдээрээ илэрсэн харъя. За гүр аригчаа and Женебеко гэж бичсэн байна. За тэгвэл бид нар Google-с ямар нэг юм хайхад үг сүнүүдийг орхитгоо Google. Орхичдаг шүү дээ. Аль нэг үгийг сонгоод ч юм уу авчих тохиолдол байдаг. За тэгвэл энэ холбоосыг ашиглаад энэ хоёрыг хизээж хооронд салгадаггүй. За бүгдээ илэрцүүдийг харъя да. Женебеко байна, гүр аригчаа байна тий. Хоёр дахь хайлтан дээр гүр аригчаа байна, Женебеко байна. За ингээ ямар нэгэн хоёр үгийг хоорондоо салахгүйгээр хай гэвэл ямар холбоос буюу ба ашиглах нь байна. За тэгвэл дараагийн тэмдэгт эсвэл гэсэн бүлийн төрлийн үйл ямар үйлдэлд үлээ? Аль нэгийг сонгох. Хоёрын үйлдэл үйлдэлийн тэмдэг. Зөв сайн биш. Бид нар өмнөх ангидаа үзчихсэн шүү дээ. Or байна. Or гэдэг нь эсвэл гэж юм тийм ээ. За тэгвэл бондод самбарлага анхаарай. За энэ одоо ямар илэрч хайхаар бишин самбарчсан бэ? Лондон or Paris гэж аан чинь Лондонгийн эсвэл Paris сургууль хайх чинь. За багш нь Лондонд эсвэл Paris сургууль сонирхож байгаа гэж ойлгож болох нь шүү дээ. Тэгвэл Лондонгийн сургууль гэж нэг тустай хагаад Paris-ийн сургуулийг тустай хайж ирснаас зэрэг or тэмдэглэлээ ашиглаад бас хайчих болох нэ. За тэгвэл бүгдээ илэрцгийг харъя. Лондон or Paris гэхээр зөвхөн Paris-ийн сургууль гэж байна. Энэ Лондонгийн сургууль гэж байна. Ингээд бүх хайл илэрцүүд нь бөөндөө гараад ирэх юм шүү дээ. Заавал хоёр ажил хийх шаардлага болж байна гэсэн. За эдгээр дөрвөн тусгай тэмдэгтүүд ашиглан хайх гэж нэрлэж байгаа юм. За тэгвэл одоо нэг тэмдэгт түлхүүр яг үнэ. Түлхүүр үг ашиглан хайх хэсгээ хэвлээ үргэлжлүүлээд үл хараа. За веб хайг түүний холбоос нь орох тийм. За ямар нэг юмны дотор байна. Тийм дагуулгдж ийн гэсэн хөтөр англи үг хэлэн дээр ямар хөтөр хэлээ? Ийм тийм. За тэгвэл веб хайны дээр байгаа тэр хаяг хэсгийг юу гэж нэрлэдэг юм бэ? URL. За URL буюу тэгвэл түүн дахин байлна гэвэл inr гэж нэрлэдэг. За тэгвэл бичиж тэмдэглээд аваарай.
За энэ тэгвэл инаар л хоёр тодорхойлох хэсэг тавиад гам гэж хүчлээ. За энэ маань юу яг юу хайх вэ гэхээр багш нь илэрцгийг харуулъя. За яг дээдлийн энэ одоо тэр тухайн сайтын нэр хэсэгт үг орсон байх хэрэгтэй юм. За энд тэгвэл харъя л та. За тэр сайтын нэр хэсэгт гам гэдэг үг байна уу? Байна. Энд байна уу? За байна. За тэгвэл тэр одоо зөвхөн тоглоомны сайт хайхаар бол ингэж ачиж болох юм шүү дээ, тийм ээ? За тэр сайтын нэрийн дотор тухайн үгийг оруулахын тулд инаар гэсэн тусгай түлхүүр үг ашигладаг юм байна. За тэгвэл түүний дараа за хэл хэлийг language Монгол хэл орс хэл гэх юм бол language гэх юм шүү дээ. Language-ийг арай богинохноор юу гэж байж болох вэ? Lang ч юм уу, lang ч юм уу байж болох юм. За тэгвэл хэлээр хай гэвэл lang гэсэн энэ түлхүүр үгийг ашигладаг. За тэгсэн чинь багш нь Ленингийн тухай мэдээлэл хайрлаа Google-с ингээ хайсан чинь ямар илэрцээ гарч ирсэн байна. Орсоор гарч тийм мэдээж Орсын холбооны улсын иргэн учраас Орсоор гарч ирсэн шүү дээ. За тэгвэл биднэрт хаанхах мэдээлэл хэрэгтэй. Монголоор мэдээлэл хэрэгтэй. За тэгвэл Ленин, Lang, MN гэдэг нь юу гэсэн үг? Монгол хэлээр хайж шүү дээ. За тэгвэл энд ямар хаанхаа гарч ирсэн? Монголоор гарч ирсэн юм шүү дээ. Орс гэвэл ямар тэмдэглэгээ бичих вэ? Russian. Та нар Орсын сайт эсвэл зургатаар харчихсан мэт RO гэж байна. Точка.ro гэдэг. Точка гэдэг нь юу гэсэн үг вэ? Цэг. За тэгвэл бид нар англиар юу гэж нэрлэдэг вэ? Dot гэдэг тийм ээ. Замдаа dot гэж нэрлэе. За тэр шиг точка цэг гэсэн үг юм. За тэгвэл файлын төрөл. Файлын төрлийг англиар юу гэх вэ? File type гэж нэрлэнэ. За тэгвэл эдгээр ямар файлын төрлүүд өргөтгөлүүд вэ? За хамгийн ихнийх нь Word-ийн өргөтгөл байна. За түүний дараа PowerPoint-ийн өргөтгөл байна. За ингээд түүний дараа Excel-ийн өргөтгөл. За тэгвэл энд юу хайсан бэ хардаа? Гэдэг нэртэй файл дээр. Хаа ямар файл? Word-д бэлтгэсэн файлыг хайж байна. За ингээд хайхад дандаа Word-д бэлтгэсэн файлууд гараад ирнэ. Уг файлаа татаад авах шууд Word дээр татаад аваад ирнэ гэсэн. Тэгэхээр бид нар заавал вебсайтаас copy paste хийх тийм үйлдэлүүдэд хөнгөлчж гинэ гэж ойлгож байна тийм ээ. За тэгвэл ямар нэгэн одоо сайт дотроос нь хайр. Өмнө нь бол хаанаас нь хайсан хүмүүс үү? Энэ юу аа? Хайнаас хайсан. Одоо дотроос нь хайр. Дотроос нь яхаар явах вэ? Энэ сайт. За мэдээж сайт гэдэг үг ашиглах нь. За энэ нөхдөд хараарай. За энэ болохоор юу хайж үсэ? Оо, гэхдээ хаанхын сургууль байна? Монголын их сургуулийг хайгаад байна шүү дээ. За илэрсэн Монголын их сургууль, ихтэй сургууль гэдэг ингээ гараад ирсэн. За ингээ Монголын их сургуулиудын тухай гарч ирж байна. За тэгвэл энэ гэсэн энэ тусгай үг нь хэмжээсийг хэмжээс рүү шилжүүлдэг. За жишээ авбал free miles гэж байна. Энэ M&M дуу байдаг шүү дээ. Тэр free mile гэдэг хэмжээнд үл хэдэн километрийн гэдгийг хэдүүлээ мэдхийн тулд энэ гэсэн тусгай төлхөр үгийг шилжиж байгаа юм. За тэгвэл тэр free mile нь хэд вэ? 4.8 километрийн тухайлуулаад ирсэн байна. За тийм байх юм тий. За тэгвэл тэмдэглээд аваарай. Хэмжээсээс хэмжээс рүү явах нь. Тэгвэл килограммыг граммаар энэгээр шилжүүлж болох нь. Мөнгөн тэмдэгтийг шилжүүлж болох уу? За болохгүй тушаад одоо бүгдээрээ үзэн шүү. Долларын евроор шилжүүлж болох уу? Энийг шилжүүлээ. Болох хаа. За болно. За бичиж тэмдэглээд аваарай. За эдгээр нь тэгвэл юу ах нь вэ? Төлхөөрөг ашиглах хайхах нь тий. За эдгээр тэгвэл энэ тусгай төлхөөр тэмдэглэдэг өөр хайлтын систем шилж болох болно гэж бодож байна. Болохгүй гэж бодож байна. За тэгвэл туршаад үзээрэй. За туршаад үзээрэй заяа. За бүгдээрээ самбарлуу ганцхан минут анхаарлаа хандуулж. За самбарлуу. боловсролын багцсан ихтэй зөвхөн болон ерөнхий боловсролын зөвлөлтөд зөвлөгдсөн. Нэг цагаар болон өнөөдрийн боловсролын эзэмдэх чатад нэгсэн. Энэ видео холбоо вики вебсайт мөн сүчиг болон бусад онлайн хэрэгслийн өндөрлөгийн онлайн багц хэрэгсэл. Google Terminal технологийн талаар нэг бүчлэн дээр анхаарал тавьж ажиллах ба албан цэг болон хөгжүүлэх нь боловсрол
хүслэгдэг. Зураг болон үзүүлэл нь архитектурын хуудас дээр нэгэн зэрэг хийдэг хүн ажил боломжийг олгодог. Гомцог сүлжээний хэвээр хуудас болоогүй хэлбэрхнаа хийж олон нийтэд хуваалцах үйл явцыг хялбарж чадсан. За сая юу ярив? Google гэж зөвхөн хайлт хийдэг юм уу? Үгүй. За юу хийж болно гэсэн санаа аа? Бусдад харилцаж. Бусдад харилцаж болж гин. Цагаат төл. Цагаат төлөв. Ажлаа өнгөрчилж болж байна. За бид нар Gmail-тэй лөө. За бүгд Gmail-тэй тийм ээ. За багийн бүх ахлагчид хоорондоо Gmail-үүдээ солилцоороо. За самбарлоо нэг анхаарай бүгдээрээ. За багт багш нь хоёр хэсэг хуваасан гэж хэлсэн байна. За багийн нэгдүгээр хэсэг нь десктоп дээр сууж байгаа хүмүүс. Хоёрдугаар хэсэг нь лаптоп дээр сууж байгаа хүмүүс хоёрдугаар хэсэг болж байна. За нэгдүгээр хэсгийн даалгавар өгөгдөнгүүд тус бүрдэн даалгавраа гүйцэтгэхэд хэвлэх баг шүү. Эхний даалгавраа ногоон самбартаа наан, үлдсэн хоёр даалгавраа цаан самбар дээр багийнхаа нэрний доор наан. За хоёрдугаар хэсэг Gmail хаяг руу ороод за бидний өнөөдрийн Gmail-ээс бид нар Google Slides гэсэн хэсгийг ашиглах юм. За энэ Slides-ыг ашиглахын тулд бүгдээрээ Slides руу ороод Google Drive.google.com гэж ороод за 3 даалгавраа гүйцэтгэж чинь. За тэр түүний дараа багш нь Google Slides-ийн ямар давуу талтай болохыг та бүхэн тайлбарлаж өгнө гэсэн. За тэгвэл даалгавар гүйцэтгэх. Тэр багш нь даалгаврыг тааж өгье. За Opera баг. За дотроо хоёр хэсэг хуваасан байгаа. Mozilla Firefox, Safari баг. За даалгавраа гүйцэтгэж эхлээрээ. Эхний нэгдүгээр хэсэг 5 минут, хоёрдугаар хэсэг 6 минут. Нэгдүгээр хэсэг 5 минут, хоёрдугаар хэсэг уншиж хэлэхэд. За хоёрдугаар хэсгийнхэн бүгд Gmail руу орно шүү хүмүүдээ. Хоёрдугаар хэсгийнхэн бүгд Gmail руу ороорой. За багш нь багуудын хажууд багаар гүйцэтгэх ажлын заавар гэд хананд нь наагаад өгсөн байгаа. За хоёрдугаар хэсгийнхнийг ширээн дээр нь Google Slides хийх заавар гэд бэлтгэх заавар гэд бичээд өгсөн байгаа шүү. Хоёрдугаар хэсгийнхээ ширээ рүү анхаараарай. Google Slides бэлтгэх заавар гэд заавар хийх байгаа. За хэвлээд хэл болцсон бол хэвлээд хэлэх шүү. За тэгээ эхнийхийг хаана наа гэдэг багш нь хэлсэн тийм ээ. Яаж амны хэлж байна. Татамж царай хэлсэн. Үгүй тийм Google Slides барай. Тийм, тэндээр авчихсан. Одоо бид хоёр дахь даалгаврыг авчихсан. Баг болгон 3 даалгавар байгаа шүү хүмүүдээ. Хэсэг тус болгон 3 даалгавар байгаа. Safari баг энэ гараад багаараа. За хүүхдүүдээ бичиж байгаа юмныхаа дээр Safari, Google, Mozilla Firefox, Opera гэдэг юунуудаа бичээрэй. Багийнхаа нэрийг бол хиний баг гэж яаж гарч ирж байгааг харагддаг. Mozilla За, оноогийн үг юм шүү. За, маш сайн байна. Би Mozilla Firefox баг дууссан учраас оноогийн өглөө. За, хоёрдугаар хэсэгтээ туслаа. Хоёрдугаар хэсэгтээ ирж туслаа. Хоёрдугаар хэсэгтээ ирж туслаа.
За манайч л авчих. За, Mozilla Firefox багшаасаа үнэлгээг аваарай. За, үнэлгээнийхэн дүрсийн багш өглөө. За, хоёрдугаар хэсгээ туслаарай. Нэгдүгээр бүсгүүд их хурдан байна. За, энэ сүлжээгээ. За, одоо тэгээ дараагийн хэсэг хийгээд хийчихнэ шүү дээ. Хааж болохгүй юм аа. За, эндээ болохоор ямар юм? Тэ одоо. За. Энэ фотографи хэсгийг дуусгаж байна. Дараагийн харааны хамглан. За, Mozilla Firefox баг жоох уудчлаа тийм үү? Mozilla Firefox баг жоох уудлаа. За, тэгээд наагаараа багшин багтны үнэлгээний утсан өглөө. За, 20 дахь хэсгүүдтэй туслаад тэгэхээр манай багууд их хурдан байна. Манай багууд их хурдан байна. Сайн байна. За, хугацаа дуслаа. За, бүгд keyboard-наас гараа авш юу. Keyboard mouse-наас гараа аваарай. За, баг болгоноос нэг илтгэгч дотроос сонгоорой. Баг болгон нэг илтгэгч сонгоорой. За, хам дээрээ. За, тэгвэл эхлээд Opera багийн илтгэгч гараад ирээрэй. Opera багийн илтгэгч гарч ирээрэй. За, Opera багийн нэгдүгээр хэсгийн 3 даалгаврыг багшин самбарт харууллаа. Opera багийн нэгдүгээр хэсгийн 3 даалгаврыг самбарт харууллаа. За, эхний даалгавар нь ямар даалгавар өгсөн байна? Kristen Stewart, Robert Pattinson хоёрын хамт авсан зургийг л хайх гэдэг нь тий. За, тэгвэл яаж хайсан бэ? За, яриа Opera багийн гişүү хэн бэ? Нэрээ танилцуулаарай. За, Opera багийн гişүү. Энэ хоёр гишүүний нэрийг хаахдаг гол нь баг гэсэн юм ашиглах гэсэн ба. Тэгээ баг гэсэн үгээр энэ хэмжээтэй ашиглаж хайсан уу тий. За, бүгдээ илэрсэн харъя да. Гэтэ юу хай гэсэн блээ бүгд тий хаста. Зургийг хай. Google-с зураг хайхтаа ямар сонголтыг сонгодог вэ? Имижийг сонгодог. За, тэгвэл энд имижийг ашиглаагүй шүү дээ тий. За, тийм дутагдaltaй талтай байна. За, баг гэсэн албасыг ашигласан байна. Зөв байна уу? За, зөв байна. За, хоёр дахь ажил дээр очиорой. Хоёр дахь ажил дээр очиорой. За, хоёр дахь даалгавар нь Монгол сайтуудаас англи хэлний сайтуудыг англи сайтуудыг хай гэсэн байна. За, яаж гэсэн бэ? Ажуулсан хайханд бол сайт гэдэг энэ сайтуудыг. За, юу гიშгэлсэн бэ? За, хараад хэлээрэй. Сайт гэдэг Сайт гэсэн учраас сайт гэсэн хөрөгийг ашигласан ба. Аа, за. Тэгээ монгол хэлээр хайж байгаа учраас эмээ гэж бичсэн ба. За, юу тавиад эмээ гэж ütсэн бэ? Оо, татгаалах хоёр цэг тавьсан. За, зөв байна уу? Зөв байна. За, зөв байна болж байна. За, түүний дараа дараагийн даалгавар нь юу гэсэн бэ? Компьютерийн класс гэдэг это Reader. За, яаж хийсэн бэ? яа, Хайсан үгээр миний хөвг хэлээд өгөөрэй. компьютерийн хэрэглээ файл Цай, татгал хоёрдаг PDF гэж хэлсэн. За, зөв болов? зөв. За, шалгая. За, зөв байна. За, багш нь имиж хэсгийг дутуу хайсан учраас нэг оноо өгье. За, Mozilla Firefox-ийн илтгэгч гараад ирлээ. Mozilla Firefox гараад илтгэгч гараад. За, бүгдээрээ Mozilla Firefox багт ирсэн даалгаврыг харъя. За манай ихний даалгавар болохоор уншид мэдгээд таслал сайхан уулзаж ярилцахад тэгээд бас таслал сайхан гэдэг үгээд орхигцөөгээ болсон байсан. Тэгээд манайх одоо Google-ээс амжилттай айлт хийхэд бол орхигцөөгийг нэг тэмдэг ашиглаж болсон. За, ямар тэмдэгт шилсэн бэ? Энэ ad. За, ad гэсэн тэмдэгт шилсэн. Тийм. Тэгээд за, хоёр дахь ажиллана. За манай хоёроор зөв байна, сайн байна. Эсвэл гэсэн үг орсноо нэг бүх сайтад харагдсан. Тэгээд энд амжилттай айлт хийхэд бол инад За, тодорхойлох хэрэгцээ би эсвэл гэж хайсан. Энэ болохоор нөгөө нэг түлхүүр ашиглан амжилттай айлт хийсэн. Тэгээд энэ илэрсэн энэ за, зөв байна уу?
Зөв. Зөв байна. За түүний дараа. За маань дараагийн сараа 120 кг паундыг килограмм руу шилжүүлэх хэрэгтэй. За 120 паундыг килограмм руу. килограмм руу шилжүүлдэг. Паунд гэсэн жинк одоо ямар LB. юугаар тэмдэглэсэн бэ? За LB-с хэлсэн. За Тэгээд нэг юм аливаа нэг шилжүүлэхийн тулд ийм гэсэн холбоос ашиглах хэрэгтэйсэн. за Тэгээд энэ болохоор 120 паунд хэдэн килограммтай тэнцсэн байна? 54.4 ойролцоогоо. За 54.4 килограммтай тэнцсэн. За бүгд зөв байсан учраас багш нь 2 оноо өглөө. За сүүлийн сафари багийн илтгэгч самартаа зэрэг. За бүгдээрээ сафари багт ирсэн даалгаврыг харцгаая. Эхний талаар бол Дархаас бол Улаанбаатар гэдэг театрыг хийсэн. За Энэ болохоор театр давхаар Улаанбаатар гэж оор гэсэн баа гэсэн. оор гэсэн. Тийм. За хавбас заата самбар дээрээс. Самбар дээр. Энэ. Оо за оор гэсэн хавбас хэлсэн байна. За дараагийн даалгавар. Ойлгохоор тийм апиланы тухай англи хэл дээр мэдээлэл хийсэн. За Тэгээд language буюу language гэхлээр тодорхой хэсэг яваад эн гэвчсэн. за анги тэгэхээр англи хэлээр сайтай. За түүний дараа. Тэгээд Twilight киноны 3 дугаар ангидын зургийг хайгсан. Тэгээд Twilight нэмэх 3 гэж бичээд. За сайн байна. За сайн байсан учраас багш нь 2 үнэлгээний дүрс өглөө. За 20 дугаар багийн хэсгүүд бүгдээрээ хийсэн слайдсуудаа шеэрлээрэй. Бусдаа шеэрлээрэй. Багийнхаа гишүүдийн Gmail-уудыг авсан багшийнхаа Gmail руу бас мөн явуулчих. Багшийнхаа Gmail руугээс явуулаарай. За бүгд шеэрлээрэй. Тэгээд болсонгууд нь самбар руу анхаарч яваарай. За Mozilla Firefox баг шеэрлсэн байна тийм үү? Тий. За шеэрлж хаана бүгд самбар руу анхаараарай. Бүгд самбар руу анхаараарай. За хэдүүлээ. Бондо Mozilla Firefox багийн даалгаврыг харцгаая. За тийшээ анхаараарай. За Mozilla Firefox баг Google Slides дээр даалгаврыг үзтгсэн байна. За хамгийн ихний ажлыг Google Earth file type PPT гэхээрээ PowerPoint дээр файлыг хайсан байна тийм ээ. За шүлэг нацаг дорч шүлэг. За ямар тэмдэгт ашигласан байна? Оор ашигласан байна. За тэгвэл багш нь энэ дээр ингээд саналаа бичих болох байхгүй юу? За энэ дээр юу бичих вэ гэхээр. За даалгавар болгоныг тус нь хийсэн бол зүгээр байжээ. За тэгвэл би ингээд бичээд өгч болох нь. Бүгдээ самбарлаа анхаарч байна уу? Даалгаврыг тусад нь хийж болох байна. За ингээд бичгээд тухайн хүүхдийн бичээстэй бичигдэж байна уу? Бичигдэж байна. За тэгвэл та нарын руу бас бичигдэж байна харж байна уу? За тэгэхээр энэ Google Slides-ийн давуу тал нь юу вэ? Хоорондоо харилцаж яасан. За нэг Slides дээр олоолаа хамтарч ажиллаж явж шүү дээ тийм ээ. За ийм давуу талтай байх нь. Тэгвэл Google Docs гэж байгаа. Тэр нь юун дээр ажиллах нь вэ? Document Word дээр ажиллах нь тийм ээ. За тэгвэл Google Sheets гэж байгаа. Тэр нь болохоор Excel дээр ингээд давхар ажиллах нь. Нэгэн файл дээр олоолаа ажиллаж болно гэсэн. Багш нь энэ файлыг сая мөн хэлгүүн та бүхэн лөө шеэрлсэн. Багш руу нас шеэрлсэн багш нь засвар хийгвэл та бүхэн бүгдээр нь харагдах юм шүү дээ. За ийм давуу талтай бас Google-ийн юм аппликейшн байж болж байна. За тэгвэл бүгдээрээ хөтөч рүүгээ ороод ямар ч хамаагүй веб хөтөч рүүгээ ороод хаяг дээр нь teacher цэг сур цэг юм байна гэж бичээрэй. За багш нар самбар дээр бас гаргачлаа. Teacher цэг сур цэг юм байна гэсэн хаяг руу ороод за хайлтын хэсэг дээр мэдлэгээ шалгаарай гэж бичээрэй. Хайлтын хэсэг дээр мэдлэгээ шалгаарай гэж хайгаад ороо. Хайлтын хэсэг дээр мэдлэгээ шалгаарай. Яг үнэ нана мэдлэгээ шалгаарай гэж бичээрэй. За тэгвэл өнөөдөр мэдлэгээ шалгаарай гэж хайлт илэрс гарч ирсэн зүгөө дараарай. За өнөөдрийн хичээлтэй холбоотой 3 минутын тест байгаа. За нэгдснээс хойш тест чи ажиллаад эхэлнэ. 3 минут хугацаа гүйж байгаа шүү. Гэс сонгороо 5 тест байгаа. Мэдлэгээ шалгаарай юм хөлтэй. Нэг жилхэн. За 5 янзын төлөв. Хэрвээ ч хөвч. Тест байгаа.
Нэг ер ангар зэрэгтэй. Ер энэ За мэдлэг шалгаараа гэж үзээрэй. За бүгдээр ингэхэн дээр нь хугацаа бүгээ явж байгаа шүү. 5 өөр төрлийн асуултууд байгаа. Нөхөх, холбох, сонгох асуултууд байгаа шүү. За ингээд тест бүглөө дуусангууд автоматар оноог чинь бодоод гаргаад ирнэ. Автоматар оноо бодогдоод оноо багшийн мэйл рүү явах байгаа. За бид нэр өмнө нь ийм тест зөндөө ажиллаж үзчихсэн. За хариулсны дараа дүн багшийн мэйл рүү автоматар явах байгаа. Хариулцлаа гэж. За хэдвэ? Хэдвэ? Нийт оноо 160 авчээ. За наад үнэн багшийн сайт руу илэрдэн. За тэгвэл дахиад нэг ороод нэлээд шалгаад үзчихлээ. Уул та бүхэн анзаарсан бол нэг тестийг 2 удаа бүглэх ихтэй байсан да. Нэг тестийг 2 удаа бүглэх ихтэй байсан. За энэ суулжин. За болж энэ багш нь оноонд өгөө явлаа. За хамтдаа шалгаж. За дуусгая. За энэ бүгд болчих хэд вэ? Юу вэ? За дахиад бас юу яах боломжтой. Дахиад шалгалтаа өгөх боломж байгаа. За ингээд яг ямар асуултууд дээр буруу хариулснаа үзэх боломж байгаа. За ингээд дүн багшийн мэйл хаяг руу шууд явах байгаа. За баярлалаа. За баярлалаа. За одоо наадхаа дүн багшийн мэйл хаяг руу шууд явах байгаа. За бүгдээрээ самбарлаа харъя. За бид нар эдгээр тэмдэгтүүдээр хайхыг өнөөдөр яасан бэ? Хайхыг хүсчихсэн тийм ээ. Тэгээ бид нар яав? Мэдчих чадваа. За чадлаа. Learn гэдэг нь юу гэсэн үг байна вэ? За мэдлэг гэсэн үг байна тийм ээ. За багш нь өнөөдөр үнэлгээний төгсөн байгаа. Үнэлгээний хуудсууд аваад бүгд самбар дээр цагаан самбар дээрээ гараарай. За үнэлгээний хуудас нь би тэмдэгтүүд төгсөн байгаа. Тэмдэгтээр ямар нэгэн үг бүтээгээрэй. Ямар үг бүтсэн бэ? Бүгдээ ширээн дээр нийлүүлээд хаадаа. Ямар үг бүтэж чинь миний хүүхдүүд хаадаа. Ширээн дээр бүтээгээд байгаа. Жи 2 жи. Дагч өмнө. энэ хоёрын Энэ ямар хоёр За тэр энэ охин нь өөрөө ээл гэсэн үг. ээл юм уу? Энэ өө юм уу? ингээл гооли. Гой гэх. Гой. Багш энийг гогол гэж шүү. За. Гогол гэдэг юм. За гэдэг гогол. За тэгвэл гогол гэдэг үг багш нь бүтээлэх гэсэн баггүй. Бүгд бүтээж авч чадсан байна. Баяр хүргэе. За энэ бүгд ямар нэгэн баяр үйл явдлаар ороход энэ интерфейс нь өөрчлөгдсөн байдаг шүү дээ. Тэгээ энэ нь болохоор дүүдэл гэдэг уралдаан зарлагддаг байхгүй юу? Энэ уралдаанд бүр төрүүлсэн нь $15,000 хүртэлх шагналдаг. Таны хөвчлэн хүүхдүүд оролцдог. За энэ болохоор 10 онд төрүүлсэн дүүдэл нь байхгүй юу? За тэгвэл бид нар энэ дүүдлээр өнөөдөр үнэлгээг авсан бол гэртээ эргүүлээд үргэлжлүүлээд өөрийнхөө нэрийг дүүдлээд бүтээгээд ирээ. За өөрийнхөө нэрийн дүүдлийг бүтээгээд ирээ. Ойлгосноо? За бүгдээ дүүс самбарлан анхаарай. Бүгдээрээ самбарлан анхаарай. За бүгдээрээ яасан бах нь? Өнөөдөр ямар зорилго тавьсан бэлээ? Чадваа. За хоногчтой айлт хийж сурсан. Ямар хоногчтой айлт хийж сурав? Түлхүүрүүг ашиглаа. Тэмдэглэл ашиглаж. За тэгсэн өөр Google ямар давуу талтай олч хоёроо?
Зүг даа маш олон. Цаг хугацаа маш их юм дээр. Цаг хугацаа юм дээр ажлыг хайрлаж болдог, ажлаа төлөвлөж болдог байна тий. За тэгвэл бид нар ямар түлхүүр тэмдэгтүүд үзчихв? Өнөөдрийн хувьд бол зөвхөн 4 тэмдэгт 4 түлхүүр 5 түлхүүр үзсэн шүү. Зөвхөн энүүгээр хязгаарлагдахгүй. Асар олон хэрэглэгддэг түлхүүр тэмдэгтүүд байгаа. За түүний дараа энэ тэмдэгтүүдээрээ бид нар юу хийсэн бэ? Даалгавраар гүйцэтгэсэн тийм ээ. За ажлын даалгавруудыг бид нар гүйцэтгэж чадлаа. За ингээд хичээлдээ идэвхтэй оролцсон хүмүүсттэй баярлалаа.